За ерөнхий сайдаас асуулт асууна. Сүүлийн 10 жил тасралтгүйгээр ардын нам Монгол орныг удирдах байна. Сүрүүлж байна. Манжин үеийн удирдах байсан удирдлагаас та нар 7 дор удирдах байна. Манжин үеийн мөнгө хүлээлт бол одоо бол жаргал. Өнөөдөр Монголын ард түмэн аппликейшныхаа зээлэнд живцсэн байна. Та нар бодоод үз. 2016 онд нэг 7-оос 8 их найдаар улсын төсөв батлагддаг байсан бол одоо 33.9 34 их найд. Үндсэндээ 4-өөс 5 дахин нэмэгдсэн. Монголын ард түмний амьдрал 4-өөс 5 дахин нэмэгдээгүй. Харин эрх баригчдыг тойрсон тендерчин компаниуд та нарын амьдрал 50-100 дахин нэмэгдсэн байх. Миний асуулт. Энэ их төсөв, энэ их тендер найр наадам чинь үнэхээр Монголын ард түмэнд бүр дээрэн болж байна. Нэг хэн жишээ хэлээ. Та асуултанд их тодорхой хариулаар яагаад гэвэл та үе үеийн засгийн газар байсан энэ сүүлийн 10 жилд. Төсөв төртгөн 601 их найдаар газрын сүнсний үйлдвэрийн газар төсвөлөгдсөн. Би одоо урьдчилж асуултаа явуулсан учраас танд бүх төрөө байгаа. Тэгэхээр тодорхой хариулт өгөөрэй. За 2018 оны 1-р сарын тогтоол нь эндхийн 1 тэрбум ам долларын зээлээр газрын боловсрол үйлдвэр барина 760 сая ам доллараар үйлдвэр барина 240 сая ам доллараар дамжуулах хоолой барина гэж заасан. Засгийн газрын тогтоол. Яагаад энэ өнөөдөр 1.7 их найд болчихвоо? 1 тэрбум байж байгаад 1 тэрбум 236 сая доллар болсон, дараа нь 431 сая доллар нэмэгдсэн. Энэ болгон дээр их хурал засгийн газар хүчиндэж орж ирж энийг батлуулдаг. Энэ дээр миний асуулт. Улс төрчид энэ дээр шийдэх ёсгүй. Мэргэжлийн хөндлөнгийн эксперт шинжээчний дүгнэлт гарсан уу? Хэдэн хүний гар үсэг зурсан бэ? Хэн гэдэг эрдэмтэд байгаа вэ? Хоёрдугаар асуулт. Минийх юм хурдан явд энэ да. За яах. Ерөнхий сайд хариулъя. За энэ таны асууж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр барих нь бол Монгол улсад хэрэгтэй үү гэвэл хэрэгтэй. Бид 2.2 тэрбум долларын одоо За Монгол Улсын ерөнхий сайдаас ардсан намын бүлгийн гишүүд асуулт асууж дуслаа. Хугацаа дуслаа.